За Оксфорд хотын нэгэн өглөө. Нар өнөөдөр алгаа уламжлалс ороо. Гэхдээ л хавар ирж байгаа учраас энэ модцод бол ер нь л гарахаар болчихжээ. Бараг л гүлгэлэх гээд байна. За шуу сайхан жиргээд хүмүүс ажил алба хичээл сургуультаа яваад. За тэгээ англи хүн гэдэг бол нэг эрэгтэй хүн гэдэг бол нэг ийм л байдаг юм да. Ийм нэг носон бижагтай, шөнг дагуу шар юм уу боромттой. За Оксфордод бол одоо Оксфорд хотын комсон. За тэгээд ингэ явж идэг юм да. Хувц сунар бол ер нь стил завгар манайсаа ээжүүд бол их муу. Зарим монголчууд ирчээд эдрүүд ямар сонин хувцалт юм бэ? Тэ? Гой хувц өмсөлтөө эдрэг балаа юм яриад байдаг. Энд ч өмсчлүүлж байвал өмснөхөөс ш. Хүнд гой сайхан харагдаж байна уу гэдэг дээр анхаарч өмсөх магадлал. За магадгүй залуучуудад нь л байдаг бах. Бусдад бол хэцүү дээ. За энэ бол Оксфордын Trinity College байна. За Trinity College-ийн сүмэн дээр юм нэг урлагийн шиг зурагтай. За тэгтэн гэдэг. Өдөндөө нэг юм жижигхэн гонх шиг юмтай. Ийм байна да. За хоолныхын зал бол их орчин үеийн зураг хүрэг багтай. Их цайвар өнгөтэй юм байна. Би ч өмнө орж ирж байгаагүй л дээ. За зүлгээ услаад хэрэг алах. Нодлоо энд бүр том заалнууд хийцэн. Хоолныхын заал засвартай байсан. Энэ жил хоолныхоо заалыг засаад дууссан. Энэ дээрээ буцаага зүлэг тарих гэж байгаа юм байна. За Trinity College-ийн цэцэрлэгт хавар иржээ. Цэцэг болон өнгөөр хаалглаа. Энэ манай нэг юм цахилдаг юм шиг цэцэг ингээ харагдсан. Гэл байж энэ да. За Оксфордод татвараар магистр хамгаалж байгаа халууны коллеж болох Harris Manchester гэдэг коллежийн номын сан. Их сайхан юм байна. Чанар чансаа үзэсгэлэнтэй байдлаараа бас Оксфорд дахны 3 морот ирэмблэгддэг л гэж байна. Манай халууны хэлж байгаагаар шүү дээ. Тонл юм байлгүй. За энэ цонхны чимэг мэмбэл тасархай байна өө тасархай. Ч та цаанаас нь нар тусгаар янз шүү дээ. За манай халууны хэлж байгаагаар бол ер нь номын сонгоод ингээд Америкийн Конгрессийн номын сангийн аргыг дагаж ингэж номоо индексжүүлж каталогжуулдаг гинэ. Тэгсэн чи юу болдгоо гэхээр Монгол болохоор энэ Хятад, Төвөд, Хонконг, Тайваньтай зүг энэ индекст орчдөг гинэ. Тэгээ одоо болио энэ монголчин тусдаа улс штэ. Хятад мэтдаасан салгая гэсэн нэг төрлийн асуудал үйл ажиллагаа өрнөж байгаа юм байна. За энд нь болохоор мэдээж нөгөө салбар ухаануудаар ангилсан. За нэг сонирхолтой таад харж байгаа бол geography, anthropology хоёрыг том толгой болгож цуг хийсэн байт юм байна. За тэгээд яг anthropology, ethnology, ethnography хүн судлал, ухсаатны зүй урвыг ингэж цуг хийсэн байдаг юм байна. За жишээ нь ингээд манай халуун болоод өөрийнхөө коллежид бат сайхан гоён намыг авчирч бэлгэлсэн юм байна. Бат сайхан багшийн тий. Гэх жишээний. За ингээд онгонороо нөгөө саяны хилээдээс англиараа явчихд юм байна. Аз дотроо зөв үү? Тий. Тэгээд энэ нөгөө DS19 гэдэг чинээс эхэлж байгаа юм болохоор этнограф тэгээд Аз хүн гэж юм бэ гэдэг талаас нь тийм байна. DS-ээр эхэлдэг. За DS19 рүүгээ хөрөөд ирэхээр хамгийн түрүүнд Аз дотроос монголчуудыг ялгаж Монгол хүн гэж юм бэ гэдэг талаас нь бичсэн ном. Азуудыг таньдаг. Өөрөлдөх юм бол DS19 гэдэг бол зөвхөн монголчуудын тухай. Тийм гэсэн. Одоо тэгэхээр одоо ингээд монголчууд баруун чиний самбаа монголчууд тийм байна. Монголчууд Моргны Монголс гэдэг юм байна тийм. Тэгснэ DS19-өөс буцаагаад одоо монгол хүн юм бэ гэдгээс таслаад DS790 рүү орохлоороо Монголыг явуулаад Хятадын төв рүү оруулчихдаг. Тийм асуудал байна.
За энэ мэндээс бол номын сан үнэхээр бишрмээр гоё харагддаг юм байна өө. Гэт юм нээлттэй. Дээдлэн доотлон тэр одоо цонх мохот ямар гоё. За ингээд дээдлийн дээвэр мэвэр бол зүгээр цэмбис юмнууд байж шүү дээ. За энэ нэг хөөрхөн номын сангийн сандал учраас дуу чимээ гаргахгүйгээд сандлынхаа хөлд ийм гоё аимс өмсүүлсэн байт юм байна. Хөөрхөн ли. За Harris Manchester College-ийн сүм бас сайхан сүмтэй юм байна уу. Манай коллеж бол сүмгүй бусад коллежүүдийн сүмийг л түрээсэлтэн шүү дээ. Крисмас эднэрээр зайлал хөрөвдөлт. Гоё юм байна, гоё юм байна. Тэгч бас сонирхолтой коллеж шүү. За халуун маань бид хоёр давьяасан гайхуулж төгөлдөр хуур тоглож байна. Та бүхэнд сайхан сонсогдож байгаа гэж найдаж байна. За үнэхээр өөрөө тоглож байгааг нь баталгаажуулж байна. Хорнууд нь хөдлөөл өөрөө л тоглоод байх шүү. Урдчил тавьсан аюу шолтой. За энэ бол ингээд манай коллеж St. Catherine's College. Давчаар бол одоо St. Cats гэж бид нар давчилдаг. Ийм коллеж байгаамаа. Оксфорд анхны коллежуудын нэг Мертон гос газар аваад сүүлд 60-70 онд барьж дуусгасан. Ийм юу. За энэгээр бас пантон гэдэг 100 хийдгийн гэсэн. Би бол хийж үзээгүй. Пантн нь бол тэнд байдаг. За тэгээд манайх яг одоо энэ Истрийн амралтаар баахан хурал хийж мөнгө олноо. Тэр хурлууд нь бол одоо болж л байгаа. За ингээд коллежтойгоо жижигхэн таадаг ахаад танилцуулъя. За энэ бол ингээд манай коллежийн common room буюу оюутнуудын чөлөө цагаа өнгөрөөдөг өрөө. 25-аас хойш энэ баар онгойгоод тэгээд хүссэн алкогол өдрөө бид нар хэрглэж болно. За бусд үед бол ингээд нэг жижигхэн гал таваатай. Энд машина сольчгож кофений машина нөтлөн нэг капсултай кофе. За одоо нэг кофений машина уугаад за нэг юм жижиг өөрөгчтэй ингээд нэг бичээ цай маа ингээд гişүүд орж ирээ цочин мочноо тайлах боломжтой. Тэр нь бол оюутны байр мэдээж ингээд байж идэв да. За ингээд манай коллеж одоо ч гэсэн засвартэй ингээд хүнд үзүүлэх эцсгүй юм байж гинөө зайлал. 60-аад оны үед нэг англичуудын хэрэгэлдэг байсан цемент нь одоо ингээд судалж үзэхлээр нэг айгүй аюултай байшин барилга нурчих гээд байгаа гэсэн. Тэгээ манай коллеж ядж яхад яг тэр 60-аад онд нь тэр цементийн ашиглаа барьцсан. Тэгээд одоо нурах аюултай гэдэг одоо барилгуудаа хүчтгэх хэрэгтэй болсон гинэ. Нодлонжингод гэсэн энэ жилж ингээд тэгж байгаа юм байна. Дараа жил нэг юм дуусахгүй бол гэж бодож байгаа гинэ. Дуусахгүй бах таа би бол тэгж л бодчихно. За нэг юм болчээ. За Оксфордын гол годомжлох High Street гэж ийм газар байна да. Оо ямар янзын машин зогсож байна. За энэ Magnolia ч янзын дэлгэрж байна да. Нодлон миний бичлэг үзчихсэн хүмүүс энэ модны баг өдрийн дэлгэрэлтийг харж байсан байх та. Ингэж гоё яадаг цэцэг байх гэж. Яа. За ингээд Оксфордын сургуульд элсэлт болоод төгсөлт болдог Шилдэнийн театр гэж энэ хүндэтгэлд барилгад орж ирээд байна. Хүмүүс тэр дээгүүрээ суун энэ сандлыг татаж авчир суулгана. Энэ аргон догорн латин араваахан юм уншин тэ. За ингээд энэгээр ингээд суун. За томчууд тийшээ суунаа. Тэ. Тэр хараа. Сургуулийн захирлын суух сандал өдөрчдөө тэнд байна шүү дээ. Ингээд ёсон гүйцээд нөгөө сүрхий нөмрөх хувцаан өмсөн тэр хувцсан тэнд байна. Ингээд.
Нөгөө том дуурга барилгынхаа орой дээр нь гараад ирлээ. Тэнд ингээд төөхн яригдэж байна. Тэ? Энд ингээд бас нэг анонс янз бүрийн юм байна. Тэргээр дэшээ гараад бүр орой дээр нь гарах боломжтой юм байна. За. Тэгээд Оксфордыг дээрээс нь харж байгаа юм да. King's Arm гэж алдрах паб. Энэ Western гэж номын сан. За нөгөө том Bodleian Library гэдэг чинь энэ байна. Өнөөх iconic болсон дагуу барилга чинь энэ байна. Тэ? Дотор цаатлын тэрийг л Оксфордын хамгийн өндөр барилгуудын нэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр Оксфорд ямар намхан бэ те? Тэгээ та бүхэн харж байгаа зү. Лэн зүг рүү нөгөө Trinity College ч харагдаж байна. Ийм намхан шүү дээ. Оксфордын байшингаад. Тэс ингээд нөгөө алдартай доор нь хүслийн шивдэг Bridge of Sighs гэдэг харагдаж байна. Тэ? Ингээл энэ гудмар чаалхаал энэ байшин лугаа цаанаас нь ороод тэгэл төгсөл гараа явна шүү дээ. Ийм л учир жанцантай байр юм байгаа. Гол бүтээлч хүмүүс шүү. Номын сан дуу чимээ баг гаргаарай гэдэг ингэж дүрсэлж штэ ийм гоёор тий. Манайх шиг чимээгүй гэсэн. Талисан бичиг наахгүй ш тараа. За энэ бол ингээ гол номын сан. Энэ бол үнэхээр сайхан барилга. Үнэхээр орж харахлаар бишрмээр сайхан барилга байдаг. За тэ School of Moral Philosophy. Гэсэн санаа. За Divinity School гэдэг рүү орё. Төгсөх болохоор энэгээр дамжаад түрүүний үзүүлсэн байр руу явд юм аа. За бас юм Divinity School гэдэг ийм гоё барилга байдаг. Тэгээд хийх урам зориг залхуу жаахан хүрээдэвэл энэ газрынхаа тий гэдэг энэ сандал дээр нь орж ирж суугаад энэ Divinity School-ийнхаа энэ дээр нэгээ суугаад ингээд ханын жоохон налаад ингээд бодох хэрэгтэй. Чи яг ч Оксфордод ирсэн бэ? Юу сурах гэж ирсэн бэ? Тэм яагаад залхуураад байгаа вэ? Яагаад ажиллаа хийхгүй байгаа вэ? Яагаад номоо уншихгүй байгаа вэ? Яагаад хичээл номдоо шамдахгүй байгаа вэ гэдэг ингээд бодох хэрэгтэй. Тэгэхээр чи тэгэл уран зориг ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэгэл босоол. За, алаад хийгээд үе. Ийм сайхан барилга байгууламж хэдэн зуун жилийн эрдэм номын авшигчулсан газар яагаад сурч болохгүй гэл ингээл явна шүү дээ. Альберт Эйнштейн Кембриж их сургууль дэрж лекц уншихдаа ашиглаж байсан самбраа гэж. Оройноо самбар нь бичснийг ингээд аваад үлдсэн байгаа нэ. Тэгээ одоо энэ музейн гол олдур болж өржээ. Тэ. Энийг үзэх гэж хүмүүс зөндөө орж ирж үздэг. Тэ. Түүний агуу сууханаас багнаас нь ч гэсэн мэдрээд аваа гэсэн тайлбар